За сайн байцгаана. Өнөөдрийнхөө бичлэгээр би та нартай таргаар өсгсөн хөрөнгөөр хэрхэн гамбар хийж өглөөнийхөө цайнд идэх тухай жоохон бичлэг оруулъя. За би тарганд байгаа сүм хүчлийг ашиглаад ерөнхийдөө энэ байгалийн гаралтай юм хөрөнгийг гаргаж авч гурлээс гээд тэгээд гамбар хийж идэх гэж байна. Энэ гамбартаа бол одоо сонгон хийн. За энэ эхлээд одоо хөрөнгө гаргах тухайгаа би танарт хэлж өгье. Хөрөнгө энэ бол ямар ч эсгэгч байхгүй ийм цэвэр одоо байгалийн гаралтай ийм экологийн одоо хөрөнгө болдог. За энэ таргнаас 100 грамыг аваад 50 грамыг ч болно. Би бол 50 грамыг авсан. Тэгээд өрөөний температурт тавьж агаад нэг хонуулаад сайхан өнөр нь гоё одоо эсгэлэн болоод ирэнгүүт нь дээрэс нь яг тийм хэмжээний гурил хийгээд ингээд дулаан газар тавьчихж байгаа. За ингээ харж байгаа энэ гурилд маань одоо ингээд нэг жоохон бөмбөлгнүүд үүссэн байна. Энэ маань бол өсөж байгаа гэсэн хөрөнгө эсэж байгаа гэсэн үг. За энэ хөрөнгөө бол одоо ингээд тасалж авч хэрэглээл одоо энийг хөргөчн тавиад бол байж болдог хийж 3-7 хоног хэрглэж болно. За энийг бол ийм тагтаа саунд, ийм шилэн саунд бол хийвлээсэлт нь нэгдүгээр, за 20 дугаар тэгтээ нэг бүрэн таглаж болохгүй. Хөрөнгө эссэн гэдэг маань бол амьд амтан одоо микробит дотор өсөж үржиж байгаа учраас энийг бол жоохон агаартай юм байлгах хэрэгтэй. Тэгээд тагийг одоо энд ингээд зөөлөвчтэй тагийг авчаад би ингээд жоохон агаар оруулаад ингэсэн байна. За хөрөнгөө бол маш сайн арчилж явах хэрэгтэй, маш цэвэр орчинд өсгөөд одоо энэ хөрөнгө сайн байна гэдэг бол хийж байгаа бүтээгдэхүүн нэгдүгээрт бол сайн болно. Гэр бүл үр хүүхэд одоо хайртай хүмүүстэй өгж байгаа эдаа ундаач нь бол сайн одоо цэвэр эрүүл мэндэд тохирсон бүтээгдэхүүн болно гэсэн үг. За энэний одоо гол онцлог нь бол ямар нэгэн нөгөө дороож эсгэгч хийхгүй хийж байгаа учраас энэ бол цэвэр байгалийн бүтээгдэхүүн. Хоёрдугаарт бол энийг бол удаа хадгалж болдог. Хөргөчөнд тавьж болно, хөлдөөгчөнд хийж болно. Хөлдөөгчөнд хийж агаад гаргаж ирээд тасалгааны температурт гисгээгээд тэрийг дахиж одоо хөрөнгөө цааш нь үргэлжлүүлээд явж болно. Ер нь бол нэг юм эсгсэн хөрөнгөө одоо арчлах гэж асуудал байдаг. За хэрвээ би гурлаа зуураад энээс талыг аваад гурлаа зурчаал нэг хэсгийг аваад энэргөө буцааж хийчихэл тэгээд тэр хэмжээний жоохон бүлээн ус хийгээд утгаад ингээд дулаан 20 градусын орчим температурд бол 50-аад нэг хонуулахад 8 цаг болоход бол хөрөнгө бол эсдэг. За энэ хөрөнгөнийхөө энэ эсэлтээс одоо хараад та нар одоо юу ч хийж болно. Энэ хөрөнгөөр талах хийж болж байна, гамбар хийж болж байна. Ер нь бол юу л хийж болно. За энэ хөрөнгөөрөө би аваад ингээд энээс талыг нь аваад ингээд нэг гурил зуурсан байгаа. Би жоохон ийм цагаан гурил биш одоо ийм бүхэл өрийн гурлыг бол би ашигласан. Бүхэл өрийн гурлыг ашиглахдаа энэ дотроо одоо өрнийхөө хальстай ийм бол ашигласан байгаа. Нэлээд бүдүүн шигтэй гамбар болохоор ингээд зурчхаад байж байна. За ингээд танаас зурсан гурлаа бол харуулъя. Ийм байж байна. За одоо ингээд гамбараа хэрхэн хийхээ үзье. Энэ гамбарынхаа дотор тал түрхэх зүйлээ бэлтгэхийн тулд эхлээд бол ийм ногоон сонгон аваад жижиг хэрчсэн байгаа. За энд жоохон гурил байна. За энэ тосоо ингээд дотор нь түрхэх тосоо ингээд халаагаад хайлуулчлаа. За энд тосон дээр маш жоохон гурил ингээд өрүүлчихье. Яг гэвэл энэ маань тос маань урсаад авахгүй битээ болно. Би энэ бүдүүн гурил хийж байгаа учраас дотор нь бол энэ шишгэгтэй гурилын маань юмнууд бол хөвгөд байна. Гэхдээ энэ болно. За ингээд одоо түрхцээ ингээд бэлдээд тэр сонгоноо нэмээд ингээд утгачнаа. За ингээд гамбартаа түрхэх зүйл маань бол бэлэн боллоо. Одоо ингээ гурлаа жижигхэн тасалдсан байна.
нэг хийх гамбрынхаа хэлбэрээр за одоо эхлээд энийгээ элдэнэ. За ингээ гурлаа элдээд бэлтгэжлээ. Энэ гурал маань бол миний энэ хэрэглэж байгаа гурал бол маш их дотроо ийм үр тарианыхаа хальснуудтай их өндөр эслэгтэй ийм гурилыг бол авсан байгаа. Би татаад ажиллаа. За. Ингээд энэ дээрээ саяныхаа одоо бэлтгэсэн нөгөө доор нь хавчуурга болгож хийхээр бэлтгэсэн тоос гурил сонгоно ингээд бол тараагаад өгнө. За ингээд энийг багсаар түрхвэл бүр гоё би одоо яг ингээд халбгаар түрхчлээ. Энийг бол багсаар түрхэх бол бүр л гоё жигтгэн гоё болно шүү дээ. Тэ. За ингэчгээд за энэ тасалсан би одоо их гоё илдээгөө хачин ингээд нэг жоохон зөрүүлжээ. За энэ талаас нь эхлээд ингээд энийг ингээ хуйлаад за ингээд энийгээ бас дахиад ингээд за одоо энэ гурлаа дахиж илдээд тэгээд шараана. За хариулын тавга халаач тослоод элдэж бэлэн болсон гамбрынхаа гурлыг тавиад ингээд одоо хайрж ингээ хоёр талаар нь сайхан чигтгээ хайраад авах хэрэгтэй. За гамбар маань одоо бэлэн болчлоо. Энэ гамбар маань харахад бол дотроо ингээд ийм олон үеинүүдтэй ийм одоо гамбар харагдаж байна. Ерөнхийдөө бол бүгдийн нийлүүлээд болох нэг иймэрхүү. За ингээд амсаад үзье гамбар маань одоо ямар болж юу? Гоё болсон байна. За тэгээ энэ гамбараа бол одоо өглөөний цаандаа хийчих болно, шөлөнд хийчих болно. Өшөө дээр нь энэ би бол сайхан зүгээр юм хэрцэн ногоон сонгоно гадаа ургуулж яснаас автрал хийчлээ. Энийхээ оронд та нар юу ч хийж болно шүү дээ. Оронд нь өөрсдийнхөө дуртай юм аа төрмийг хийж болж байна. Юу хийж болж байна. Луун хийж болж байна. Хүүхдтэй одоо аль одоо гэр бүлдээ хэн дуртай байдгийг юу дуртай байдгийг тэрүүгээр хийж болно. За энэ дээр би нэг энэ хөрөнгөө дахиж харуулмаар санагдчихлаа. Энэ хөрөнгөндөө бүр хайр хүрээд олдохгүй. Одоо ингээ харахад нэг жоохон бөмбөлгнүүд үүссэн байгаа. За энэ бол одоо нөгөө хөрөнгө мөн эсэж байгаагийн шинэ. Тэгэд энэ чинь амьд амтын юм болохоор зэрэг ингээд өсөж хөгжиж байгааг нь харахаа зэрэг бас сайхан таатай байдаг. Тэгээ үнэр нь бас их гоё. За гэрийн таргаар хийвэл бүр хурдан амархан өснө. За энэ үйлдвэрийн таргнууд бол дотроо тогтворжуулагчтай байдаг учраас жоохон удаан эсэлттэй бас жоохон арчилгаа шаардаад байдаг. За тэрнээс гадна энэ дотор нь хийж байгаа нэг түрхсэн юундаа болохоор зэрэг би ийм шар тосыг бол хэрэгэлсэн. Шар тос түрхсэн. За энэний оронд бол зүгээр цэцгийн тоос, ургамлын тоос санар өөрсдийнхөө дураар бол түрхээд хийж болно. Ингээд одоо та нартай амжилт хүсье. Ингээд сайхан гэртээ экологийн сайхан хоол хүнс хийж бэлтгэгдэж нэг жоохон санаа өгсөн болов уу гэж бодож байна. Та бүхэндээ амжилт хүсье.